За өдөөс хойш чуулганы хуралдаанаар боловсролын сайдын мэдээллийг сонслоо. Энэ үеэр багш нарын дутагдлын асуудал ноцтой түвшинд хүрснийг анхааруулсан байна. За өнгөрсөн онд 4500 багш дутагдж байсан бол цаашдаа 20,000 багшийн дутагдалд орох төлөвтэй байна. За ойрын жилүүдэд улсын хэмжээнд 108 сургууль 95 цэцэрлэгийг шинээр барьж байгалан 79 хуучин барилгыг сэргээн засварлаж сургууль цэцэрлэгийн зориултаар ажиллахаар төлөвлөжээ. Гэхдээ энэ ажлуудыг хийхийн тулд төсөв мөнгнөөс эхлээд багшлах болсон хүчний хомсдол зайлшгүй тулгамдж байна. За жилийн төсөв тодорхой хэмжээнд суулгаж сургууль цэцэрлэгүүдийг барьж болохч бодсон хүчний хувьд зайлшгүй нийгмийн асуудлыг нь цогцоор нь шийдвэрлэхгүй бол хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой багш нар улам бүр цөөрсөр байгаа юм а. За өнөөдрийн байдлаар орон нутагт ажиллаж байгаа багш нарын цалингийн 40% нэмэгдэл олгож байгаач энэ нь хангалттай биш байна. Иймээс ч багш нарыг ипотекийн зээлд хамруулахад анхаарах шаардлагатай гэлээ. Одоо сумд очиод ажиллаж байгаа багш нарт орон байр хэрэгтэй байна. Тэгэхээр барилга хот байгуулалтын яамтай яриад багш нарыг ипотекийн зээлд хамруулах, за мөн одоо орон нутагт очиж ажиллах юм залуучуудад зориулсан, багш нарт зориулсан юм байруудыг бас барьж байгуулах юм шаардлага бас байгааг хэлье. 3 хүүхэд Монголын 9 дугаар ангийн 3 хүүхэд тутмын 2 нь унснаа ойлгох чадваргүй байна. Хангалттай дүн авж байгаа хүүхэд нь 100 хүүхэд тутамд 2 хүүхэд байна. Хөтөлбөрөө шинжлэхдээ баг сургууль дээр ялангуяа унших чадвар руу нь бол илүү оруулж байгаа. Жинхнээсээ тэр 14 мега төслийн чи хамгийн ихэнд нэгд ирэмбэлэгдэх ёстой мега төслөөг нь энэ боловсролын салбарт л байсан. 2028 онд бол багшийн гар дээр очих цалин тухайн багшийн ажилласан жил гүйцэтгэл байршлаасаа хамаарат бол 2.6-аас 3.5 сая төгрөгийн хооронд болохоор байна. Боловсролын төсвийн хичнээн хувь нь яг энэ чанарыг ахиулах хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа бай. Чанарын ялгааг арилгахад болсон цахим шилжилтийг бол ихээхэн ач холбогдолтой гэж харж байгаа. Гагцхүү одоо хөдөө орон нутагт бол ялангуяа алслагдсан сумдад бол одоо интернетийн хурдны асуудал байдаг. Гэрийн ойр сургууль хамгийн сайн сургууль гэсэн концепцоор цаашид сургууль цэцэрлэгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтлана гэлээ. Гэхдээ үүнд 3.9 их найт төгрөг шаардлагатай юм байна. Харин боловсролын чанарыг сайжруулах чиглэлд цахим сургалт, хэмэл оюун ухааныг нэвтрүүлнэ гэлээ. За гэхдээ мөн л энэ ажлыг хэрэгжүүлэхэд интернетийн сүлжээний асуудал тулгамдсан асуудал болоод байна. За хэрвээ Монгол улс боловсролын салбартаа бодиттой анхаарал хандуулсан бол эдийн засгийн өсөлт одоо байгаагаас 30%-аар өндөр байх байсан гэсэн тооцоо судалгааж гарчээ. За гэвч тулгамдсан асуудлуудаа шийдэх гэхээр дэд бүтцийн хөгжил, төсөв мөнгө, хүний нөөцгээд олон бэрхшээлүүд нэрлэгдсээр байна.